Инээмсэглээ нууссаар л байна уу? Энхлэн дэнд шүдний эмнэлэг нь гажиг заслын металл аппаратыг бусад шүдний эмнэлгүүдийн үнээс илүү боломжийн нөхцлөөр 1,300,000 төгрөгөөр санал болгож байна. Мөн бэлэн төлөлтөөр ердөө 1,000,000 төгрөг. Харин лизингээр зөөх бол та 300,000 төгрөгийн урьдчилгаа төлөөд үлдсэн төлбөрөө 10 сарын хугацаанд хүү шимтгэлгүйгээр хуваан төлөх боломжтой. Гажиг заслын аппарат зүүснээр таны хазалт зөв болж шүдэн дээрх ачаалал чигэд хуваарлагдана. Эрүүний үйл ажиллагаа сайжирч хоол зажлахад илүү тухтай болно. Урт хугацаанд шүд илэгдэх, гэмтэх эрсдэл мэдэгдэхүйц буурна. Өөрийгөө санхүүгийн дарамтанд оруулахгүйгээр өөртөө ихтэй инээмсэглийг бүтээгээрэй. Мөн Эсаудыг сонсогч гэдгийн хэлбэл гажиг заслын өмнөх амны хүндийн нийт эмчилгээнээс 10% хөнгөлөлт эдлэх боломжтой. Бидний хаяг Баянгол дүүргийн 8 дугаар хороо К4 апартмент 25 дугаар эмийн сангийн уулзврын баруун хойд талд. Энхлэн дэнд шүдний эмнэлэг өдөр бүр өглөөний 9 цагаас оройн 12 цагийн хооронд нүүр амны бүх төрлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Холбоо барих утас 7599 6984. Инээмсэглээ бүүн үү? Харин өөрчил. 1970-аад оны үед Уус аймгийн нэг суманд ээж маань 1-2 дугаар ангид сурдаг хүүхэд байхад болсон явдал. Тухайн үед ах эгч нар нь тусдаа гарсан бөгөөд ээжтэйгэн хоёулахна 7-8 ямаатай сумын төв дээр амьдардаг байж. Нэг зуны орой ээж нь яваад хэдэн ямаагаа олоод ир гэж хэлдэг. Сумын төвөөс холгүйхэн ямаанууд нь байж байдаг байсан болохоор ээжийг явуулсан юм шиг байгаа юм. Тэгээд сумын төвөөс хойш гараад ямаануудаа ололгүй нилээн явж байтал цаасан харьцагтай зүйлдээ таарад дээд хэсгээс нь үздэл нэрэ хүүхдийн хувцас чихэр печено харна чаал идээд тухайн үед их ховор байсан болохоор мөн хайрцгийг нь өшгөлж тоглож байгаад цааш явж илдээ. Нэлээн яваад харуу бүрий болоод ямаа нь харагддаггүй. Хүн тээж тааралгүй яваад байж. Тэгтэл өөдөөс таяг тулсан цагаан хувцастай эм ирж явахаар нь ямаагаа асууя гэж бодоод ойртоод ирэхээр нь чанга дуугаар сайн байна уу эмээ? Энэ хавьд хэдэн ямаа харагдсан уу гэж асуудал дуурсангүй гинэ. Тэгэхээр эн чиг хатуу юм байх гэж бодоод үүдэн хомрын зайтай ирэх үед дахин сайн байна уу эмээ? Энэ хавьд ямаа харагдсан уу? Гэвэл дахиад л дуурсангүй. Тэгээд бүр гайхаад ямар хачин юм гэж бодоод яг зүрх үед царайг нь харах гээд шагайтал ямар ч нүүр царай харагдаагүй. Яг л цагаан нөмрөхтөө биегүү хүн шиг харагдсан гэсэн. Тэрнээс хойш яг юу болсон огт санахгүй нэг мэдхэд гэртээ ирсэн байсан гинлээ. Олон хоног халуураад сүүлдээ лам энтер олж үзүүлсэн чинь хүүхэд чинь болохгүй зүйлээр нь оролдож амссан байна гэд засал ном хийж зүгээр болсон юм гинлээ. Тэр хайрцагтай зүйл нь юу байсан гэхээр тэр үед дутуу дурсан юм уу нэрэ хүүхдийн цогцыг болон бэлдэж байсан хувцас чихэр амттан үхэр тэрэг морь тэмээтэй авчиваад гээгдүүлж орхидог заншилтай байж. Одоо ч бас зарим аймагт тэр заншил нь байдаг гэж сонссон. Сүүлд шар гэгээгээд кинон дээр гарч байсан. Хүүхэд байсан учраас мэдэхгүй идээд тоглож байгаад явчихч л дээ. Тэрнээс л тийм юм болсон юм шиг байгаа юм. Энэ явдал намайг 10 дугаар ангид орсноос эхэлсэн. Манай хамаатнууд гэж их цөөхүүлээ. Эмээгийн дүүгэгч эмээтэй тухайн үед харилцаа тийм ч сайн байгаагүй л дээ. Цагаан сараар ирж цолгохдоо дараа өдөр нь дахиж ирээд бараг 2 өдөр дарааллаж манай гэрээс салаагүйд тухайн үед бид их гайхаж байсан ч тоогоогүй юм. Тэгсэн ер нь тайван байсан гэр бүл минь гинтэл өстөн дайснууд шиг бие биенээ үзэх юм байж. Гэрт хэрүүл тасархан байсан. Ихэвчлэн дандаа шүн том хэрүүлүүд гардаг байлаа. Ганц түгээрч зогссонгүй. Санхүүгийн байдлаар асуудалд орж эхэлсэн юм. Том ахын зан эвдрээд мөрөдө тоглоомонд гинт донтох болсон. Иймээс ч манайхан олон 10 саяын өрөнд унсан гэхүүдээ. Гамшиг дээр аимшиг ихчээр манай гэрт надад юмс мэдрэгддэг болсон юм. Жишээ нь шүн унтаж байхад намайг унтуулахгүй гэсэн шиг шүүгээ маажих, харс өдөр өрөөний болонд зогсох гэх мэт. 3 сар гаруй тасралтгүй даруулсан нь сүүлдээ намайг залхааж, даруулах бүртэн сэрээд ээжийнхэн өрөөлөг гүүгээд өвөртөн хэвдгэд асар их амар тайванг мэдэрч
унтдаг байв. Энэ үзэгдэл өдрөөрч давтагдах болов. Гэртэн ганцаараа байхад зурагт гин тасчихсан, хаана ямар нэгэн дуун дээр дууг нь тултлан чангалжсан байгаад байдаг. Би нойр ихтэй өдөр хүртэл унтдаг байсан болохоор чанга дунд нь цочиж сэрэх нь ихсэв. Эмээ маань өглөө гараад явчихдаг байсан юм. Энэ зүйлсийг би л ганцаараа мэдрээд байгаа юм шиг санагдаад бүр нойрны дутагдалд ороод хичээл дээр ямар ч идэв хоролцоогүй болоод байсан үе минь. Нэг өдөр хичээлээсээ оройтож тараад өвөл байсан болохоор харанхууд харж явдал эмээ минь залгав. Аваад яртал хоолн чичрээд намайг хизээ ирэхийг асуув. Төгжирч байсан болохоор мөдгөө байх гэтэл хурдан эргээд учиргүй зандраад эхэлсэн. Бэж автобуснаас буугаад гэрлүүгэн гүүхэрэн ортол зурагтаан унтраажсан буудан дээр сууж ухарна. Яасан талаар асуухад нүдэнд нь нулимс цэйлэгнээд ярьж эхэлсэн юм. Үдээс хойшхон буудан дээр хөвтөөд мэдээ үзээд байж байтал үүдний хаалгаар том хар биетэй сүүдэр орж ирээд балкон руу гараад явсан гэхэд дотор минь пал гих шиг болсон. Тэр өдрөөс хойш эмээ надаас сая чи жижиг хөрөндний хар сүүдэр яваад байсныг харсан уу гэх мэтчлэн эвгүй асуултууд асуух нь ихэлсэн юм. Хэдэн сарын дараа эмээ бөөд үзүүлэхэд эмээгийн дүүн эмээд хатаархсан хорсолдон удмын бөгөөрөө хараал хэлэх гисэн. Манай гэрт нэг том хар чөтгөр байгаа гэдг юм байна. Тэр бөө хэлэхдээ танаа гэрт том хар толгойтой чөтгөр үүрэлж гэж нэгэн шившлэгтэй бодоо танаа гэрийн болонд цацсан байна гэсэн бөгөөд эмээж дүүн гэдгийг андахгүй гадралсан. Цагаан сараар 2 өдөр тасралтгүй манайхаар эргэлдээд байсан. Учир нь мэдэгдэхгүйгээр тэр юма цацаад байсан юм шиг үнэлээ. Засал хийлгүүлээд манай гэр баг багаар буцаад өмнөшгийн тайван болж байгаад нь баярлдаг. Харахад нүдэн дулаахан тэр эмээ яагаад тийм зүйл хийснийг мэдэхгүй ч тайсан чинь хамгийн ойрын хүн гэхүг үнэн бололтойдгоо гэж боддог шүү. Би тухайн үеэгэд яг таг сайн сандаггүй ч миний төрж өссөн хашаа санаанд минь тод үлджээ. Эгч ах бид гурав ээж ав байхгүй үед галтгоонд орохоос их айдаг байж үлээ. Галтгоонд идэж уух юм байдаг ч бид орох гэхээр нэг шуудатай төмөс байдаг байсан нь яг л дээлтэй салбай байсан эмгэн шиг харагддаг байлаа. Лам бөөд үзүүлсэн чинь тэр хашаанд ханан дотор алд эрдэнэс вий гэж хэлсэн гэдэг. Нэг удаа ханаа нурааж хайх гэж байсан ч хэрүүл тэмцэл зодоонуудын болсон гэсэн. Тэр хашаа нэг ядуугийн зовлонтыг хардагтай их адилхан. Ногоон том 2 хаалга, нэг жижиг хаалгатай, улаан банзан хашаатай. Динжи мянган хавьд байдаг цагаан шавар байшин, модон жорлонтой. Хажуугийн байшин түрээсэлдэг нэг хөгшин эмгэн байсан юм. Нойл руу унаж нас барсан гэдэг. Тэгээд 4 дахь өдөр нь гаргасан юм байна. Хүүхдүүд нь ээж аавд буруу өдөр гаргасан болохоор сүнс нь манад үлдсэн гэж ярьсан гэдэг. Би багасаа л нэг ийм сүнс гарах гээд байдаг хүүхэд байж үлээ. Цэцэрлэгдэж бараг явдаггүй. Ихэнхдээ гэртэн байдаг байлаа. Бид гурав галтгоо руу хинэн орох вэ гэж айж бэбэдээ наалдан хөлсулсан гараараа нэг-нэгийг түлхэн нүд дүүрэн айцтай байцгаадаг байв. Цонхон модон цэнхэр будгаар будсан цагаан шавар байшин. Сүүлд баг ингэд байхдаа ээжийн машинд ганцаараа сууж байхдаа тэр хашааг гаднаас нь харж байсан юм. Тэгэхэд хашааны буланд нөгөө эмгэн зогсоод байхыг би харсан. Би бараг 20 минут хөдөлж чадахгүй таг гацсан. Яг тэр үед ээж ирж цүнхнээсээ юм авахулж дараагийн түрээслэгчийг оруулж байсан юм. Тэр хашаа одоо хүртэл байдаг. Газарт орно гэж хүлээдэг болохоор бид нүүлсэн хойно ээж аав орой очихыг огт зөвшөөрдөггүй. Ээж аав хоёр эгчийг том болсон гэд хаяа амбаараас юм авахтан дагуулж явдаг юм. Харин би 2 давхар дэлгүүрийн урд үлдэж хүлээдэг байсан. Бид тэндээс нүгээд олон түрээсийн байр дамжсан. Намайг хүүхэд байхад дотны ойрын хамаатны эгч маань хайлаарсад амьдардаг байсан юм. Нилээн додн байсан болохоор тэднийхэр байн горж гарна. Заримдаа бүр хонож унждаг байлаа. Одоо хүртэл тэндээ байж л байдаг. Тэднийх надтай яг насчдсан нэг охинтой. Уг нь бол тэднийх 3 хүүхэдтэй. Том нь хүү, дунд нь охин. Тэр хоёр яг миний ах эгч шиг өссөн хайртай хүмүүсийн минь нэг юм.
Эгч маань ч намайг яг охин шиг өсгсөн. Хамаг ямаан зөрүүлдэг, бүр цагаан сарын бэлэг гэж гаруутс хүртэл авч өгдөг. Охинтой нь яг чадсан ихэр юм шиг өссөн болохоор ижилхэн юмнууд авч өгөх дуртай л та. Тэр 100 тэднийд нэлийн хэд хонох гэд би ганцаараа очсон юм. Эгч нэг өдөр ажилдаа гараад нэг өдөр амардаг байсан. Том ах болохоор хөдөө ажилдаг. Дунд эгч харин хотод цагийн ажил хийдэг байсан болохоор эгчийг ажилдаа явах үед найз бид хоёр хоёулах нь гэртээ үлддэг байлаа. Гэр нь тэр хавьдан хамгийн өндөрлөг зэг дээр нь байдаг. Ойр хавьд нэг их айл байдгүй учраас бид хоёр өдрийн тал шахуу дуулж бүжиглэж, орилж хашгичж, дураараа дүргээд нөгөө хэдийг ажлын дарахын алдад нэг нь хоолон хийгээд нэг нь гэрийн зэвэрлдэг байсан. Нойл гэж байхгүй. Гэрээс жоохон голхон яваад л ил бие засчихдаг байсан юм. Тийм ч болохоор бие засахтаа өглөөж байсан, өдөрч байсан хамтдаа гардаг байлаа. Тэр үед миний хамгийн их хайдаг байсан зүйл нь гэрийнхэн зүүн талд нэг овоотой, яг хойноо бас нэг овоотой байсан юм. Урагшаага бол хот бүхэлдийн харагддаг байсан. Орой болоод ундаг дөхөнгүүд энд тэндгүй бөөгийн хэнгэрэг дуграад л унтуулдгүй байж үлээ. Нэг орой яалтчгүй хэдсөвдөд найзаагаа дуудаад гарыг гэсэн чинь отоохон энэ киног дуусгаахыг гэж хэлээд 40 орчим минут суугаад уухаар нь аргагүй ирэхэнд ганцаараа гарсан юм. Орой 11 цаг л болж байсан байх. Нохойнууд чухацаад би жаахан айгаастай. Энэвхэн эндээ бие засыг гэхээр хүн дэр байсан учраас хол явахаас өөр аргагүй байсан юм. Нэг газар олоод бие засаад сууж байтал хогт айл байдаггүй. Айл битгийг л хүн гардаггүй манай зүүн талын овоон тэр үнийг бор гэрвэж үйдэг юм. Би бүр гайхаад л дахиад нүдээ нухаад харсан чинь гэрээс нь хар бараан өнгийн дээлтэй хүн гарч ирээд гэрээ буруу талаас нь тойроод өрхөө бүтээхэд хаалгаа онгорхоо орхиод гэрлүүгөө яваад орчихсон. Би ч за одоо байсан. Энэ байдлаараа байвал дуусна гэж бодоод босох гэтэл хөлөнд нэг юм тушаад босч болохгүй харна доошоо гарах гэсэн чинь толгойч хөдлөхгүй байсан. Яг нөгөө гэрлүү харсан чигээрээ. Тэгтэл нөгөө гэрээсээ сандал, ховин, ховцаа сунар гэдэл юмнуудыг шидэж гарлаа. Нөгөө гэрээсээ өнөөх эмэгтэйг гараад гүйчихв. Би бүр бөхсөөж арчиж чадахгүй таг хөлрөөстөө. Нөгөө эмэгтэй ч уулын цаад руу гүйгээд алга болохтой зэрэгцээд гэрээс нь хүн төрстэй утаа шиг хар зүйл гарч ирээд эргэн тойрон хараад л тоонор нь мөлхөөд гарсан. Би нэг ухаан ортлоо хажууд найз ирчихсэн. Чи ч н одоо мэдрэл мутам босооч. Өгсний гэдэг ингэхтэл л миний бие хөдөлж болж байсан. Тэгээд гэрлүүгэн хартал манай гэр дээр нөгөө хар юм чи мөлхөж байна. Би зог тусаад найзыгаа чирээд шууд л гүгээд орчихсон. Гэр дотор яг байдаг хэвэндээ. Манай нөгөө хоёр ундах гээд хэвдчихсэн байсан. Яав та хоёр зүгээрөө гэхэд би зүгээрээ бид хоёр сая уралдсан юм гэж хэлээд найз руугаа харж инээсэн чинь найзаас өөдөөс харж инээсэн. Эгчийг хажууд байхад ярил айн гэж бодоод сууж байтал найз хажууд сууж байж над руу чат өчээд ороод гартал сая гэр тэр байсан юмыг харсан уу гэж авсан. Миний дотор бүр пал гэдэл харсан гэд толгойд өгөхөд орондоо орлоо. Бид хоёр нэг хүнжилд хоёулахна газраар унддаг юм. Зун байсан болохоор гэр бөхчм хаалгаа онгойлгож унтдаг. Энэ нь л миний хувьд их айдастай байсан. Хаалгаар юу ороод ирэх бол гэд айгаад хараад хэвтэж байсан юм. Найз ч унтаад өгч. Хэсэг зөөрмөглээд аяг тавг дуграх чимээнээр цожиж сэрээд хоолны тавирлуу харсан чинь нүцгэн шалтан үнэхээр торонхой ясарсан хараад ирчихсэн нэг юм зогсож идэх юм. Оройн хоолн чансан байсан махыг шаржигнуулж дугаргаал идэж байсан. Толгооноос босод би энэ хөдлөхгүй. Гэрийг бүтэн торуулж харахад манай хоёр нам унтаж байсан. Тэгсэн чи гинт манай эгч бид хоёрыг байна гэж бодоод юмхан мэдж байгаа юм бол гэрлээ асаагаад идээч гэж чанга дуугаар хэлэхэд өнөөгч нь гинтхэн хараагаад гараад явчихсан. Бурхан минь үнэхээр амар байсан. Маргааш нь хоёулахнаа дахиад үлдэнэ гэж бодохоор л бүр нойр хүрдэггүй. Тухайн үед тэр юу ч байсан бүү мэд. Гэхдээ одоо хүртэл манай эгчийг тэндэн байгаад л байгаа. Найз миньтайгаа ярих гээд гэрээсээ заримдаа ганцаараа гарахаар нөгөө овооны тэнд нэг хүн наашаа гараад л зогсож байдаг гэдэг. Би бүр баг байхад дүү бид хоёр өвөө эмээгийн тэн цуны амралтаар очдог байсан юм. Энэ явдал намайг 12 таа байхад болж байсан. Одоо 19 таа.
тэр зүүн яг ёсоод агаад өвөөгийнхөө гэрт явж очив юм. Манай өвөөгийн хашаа нэлээд том, 3 байшинтай, өвсцүүлэг ихтэй нүдэн дулаахан байдаг байсан. Нэг өдөр дөө бид хоёр гадаа хашаанд нь ийш тийшээ юу хийх юм мэдэхгүй холхиж явахдаа зүүн гартлынх нь хашаанд шинээр хүмүүс өмнөх өдөр нүүж ирснийг нь сансан юм. Тэгээд бид хоёр сануучсан хөдлөөд хашаан дээр навирч гараад хартал шин гэр босчихсон. Хүмүүс хажуу талд нь байсан байшинд нь шуугилдаж хөөрцгөж байсан. Яг ингээд өнгийгөд хэдхэн секунд зогсож байсан чинь яг чихний хажууд маш тодор дундаж насны эрэгтэй хүний хоолой миний нэрийг дууддаг юм да. Би тэр үедээ өвөө байна да гэж бодоод эргэж хартал хинч байгаагүй. Дөрөвгөө эргэж харсан чинь сонссон юм шиг л над руу "Их чи өвөө талханд явчихсан бидтэй" гэд шивнэх аятаа хэлэхэд нь л гинт санаата бид хоёулаа гэрлүүгэн дуу гаргахчгүй байшин лугаа гүгэд орсон. Тэр дорхноо би хаалгаад өгччгээд орон дээр гараад түүтэйгэн ойлгох шахан сууж бодонгон өвөөгөн хүлээсэн. 10-аад минутын дараа өвөө ирсэн байх. Тухайн үедээ яг л цаг хүлээж гисэн юм шиг санагдсан. Орж ирвэгүй өвөөдөн шууд газч дүгдрээд хэлэхэд өвөөгийн царай хогс хийгээд байж ба гэж илчгээд гараад өгсөн. Нэлээн удаан бүх хашаагаар хаагаад хинч байхгүй наа зүгээр гээд ороод ирсэн. Өвөө минь нэлийн шашинлаг хүн л дээ. Амандаа юм бовтнож хараагаад чөтгөр сүнсэл үйз муунсан хулгайчуд гэж илчгээд сүү өргөнө гэд гарсан юм. Бид хоёр ч тэгээ тэр үедээ тайвшраад хүүхэд юм болохоор мартаж орхисон. Тэр шүн би тавсгаас уллах гэд боссон байшин тэр чихтийн хөхөнгөр гэрэлдчихсэн. Юу вэ гэж бовтнаад чигээрээ гарсан. Хөшиг цэлийд лонгоочсон байдгийн. Хаачгаад унтсан байх ёстой тоо. Би шүний харанхуугаас амар айдаг байдал гэж бодонгон цонхруугаан зүглээ талхтал хашаанд тэр цаана нэг хүн зогсоод байна. Хавхар хүн шиг хэлбэртэй юм. Таг гөлрөг зогсчихсон. Би бүр үнхэлцээ агартал айгаад хамтунтж үйсэн дүүгээс ирэх гэж сэгсэрсэн цаашаа хан руу гарч хаад хөвтөд байдгийн. Тэгээд хажуу орон дээр байсан өвөө эмигээс сэгсэрлээ. Ялгаагүй хөвтөд л ухаар нь орныхон доогор шургаж ороод хөвтөд авах. Яалтчгүй тэр хүүтэн шалан дээр нэлийн удаан хаалга руу ширтээд тэр нөгөө аимшигтай эмийг нь хаалга балбаад хүрээд ирэхийг нь хүлээгээд байж байсан юм. Гинтэл миний нэрийг зүүн талаас дуудаад цожоод зөрчихсөн. Нүдэнэгээ тарахад өвөө минь орны үзүүр дээр суужчихсан. Майн мэгзэм уншаад манай дөө миний хажууд нилээн айсан шинжтэй "Их чи та яасан бэ" гэдэл бөмбөгнөд сууж байдаг юм да. Би ч зүүдээ яриад өвөө сонссон даруйдан дахиад сүү өргөнө гэд гараад өгсөн. Нэлийн удаан гадаа байсан та өвөө минь. Орж ирчгээд сүнс чин зайлжчихсан байх үедээ гээд ширэглүүлчихэд би мэдэхгүй ядарсантаа ч юм уу унтаад өгсөн байдгийн. Дараа өдөр нь ширэглүүлсэн бүр яг л тэр ширтэд байсан зүйл мөн. Тэгэд тэр үедээ шинээр нүүж ирсэн хүмүүсийг дагаж ирсэн хороггүй дагуул сүнс байна гэд өвөө хэлээд. Би ч өөрийгөө бас дүүгэн айлгаж зовооморгүй байсан болохоор орхисон юм. Тэрнээс хойш тэр хашаанд ерөөсөө тийм юм болоогүй. Дахиад 2-3-аад жил 100 өвөө эмээгэнтэй хонсон. Үнэхээр л өвөөгийн хэлсэн шиг дагуул сүнс байсан юм шиг байна. Одоо тэр хоолойтой төстэй хоолой сонсохоор би ард зэсгэдэг болсон доо. Энэ дуугийг ихчээсээ сонсч байсан юм. Олон жилийн өмнө сонсч байсан болохоор яг хаана гэж ярьж байсныг нь мартчихжээ. Гэхдээ одоо бодоход богдуулын хормой хавайл санагдаад байна. Тэрүүхэн тэндээ шанах шиг хонхортой газар, хонхорхоо хэсэгтээ мод бодтой. Тэр газрыг шанган уул билүү дээ яг сайн санддаг вэ. Бороо хөлжиж магадгүй. Тэр газрын хажууд болсон явдал гэсэн. Игчийн ангийн охины аав хідэн малтай настай хүн байж. Тэднийг шинэ газар нүүж очоод аав нь малаа харуулж яваад тэр шанах шиг хэлбэртэй уулын оролцоо очиж. Буцаад буух санаатаа уруудаад явж байхад нь араас нь мөрөн дээр нь хүн тогших шиг мэдрэгдээд эргээд харахад нь хүн шиг биетэй өснөөс юу ч байхгүй өндөр ганцхан том нүдтэй амтэн өөдөөс нь хараа зогсож байсан гэсэн. Тэр оройн аав нь бүрэнхий болж явахад хамаг хувцас нь урагдаад салбайчихсан царийн хачин хуухай цайгаад
Нүд нь орой дээр гарах шахсан амтэн хідэн маланч байхгүй ганцаараа гэртээ бараг мөлхөж орохт нь гэрийнх нь гайхаад тэр оройноо нэлийн гин болцгоосон гэсэн. Аав нь өөдрөө цаагаад миний араас ирж байна. Битгий оруулаарай. Цаашаа яв зайл гэж орилж байгаад хэдэн өдрийн дараа нэг их удаагүй бурхан болсон гэсэн. Тэр явдал болсны маргааш аавынх нь хэлснээр тэр амтантай таарсан гих нөгөө шанган уулан дээр очисон. Тэр хэсэгт аав нь нөгөө юмтай шороон дээр нилээн ноцолдсон бололтой уулмар их байсан гинлээ. Тэр амтан гээд байгаа нь угаасаа амтан биш. Богж өтгөр юу гэдгийг тэмлийн баясан гэлцдэг юм билээ. Энэ түүхийг нилээн дээр яриулж байсан болохоор уг нь тэр хүн өөрөө ярихдаа нүдэн тарагтал их сайн ярьж байсан юм. Тийм болохоор одоо болтол санаанаас ир гардгүй юм.